이미 난다 이미. Ирц уссан дорцсон шал өөр болсон байгаа юм. Чанга яриа нэ. Арууд к냥 оруу 온다. 알아들어요. Юуштэй. Тэр хамгийн хойдтойгоо энд ирүү зураг. За ажгараа. Оо. Амаанда тоглож гэж хэлээд байгаа шүү дээ. Даашлаараа л гэж. байлаач тий. Орж болно гэчээ. За. Энэ чи нэг жоохон юм нийлүүлж аваад. Тэгээд мөнгө татаад. Хаад итгэе тэгээд гарсан. Ингээд бөөнөрөө ирчээд явъя гэж. Тэр өөр тавьж гараа гэсэн. За тэгээд. 늦게 들어가래. За. За баярлалаа. Удахгүй болзээ. Би хаалгаар орлоо шүү дээ. Өдөр дахиад нэг яралтай болоод тэгээд гар давтан үзлэх хүмүүс ирээд үзэх юм шүү дээ. Нэг тэр авахгүй. Баха түрлээ чи би хаалгаар орж байгаа шүү дээ. Утахгүй ах дундуур би гарч ирнэ. Би анх ангаахыг Хятадын Тунлын хотод сурж эзэмшижсэн. Тэгээ Монголд ирээд дараа мэс таслын хэмжээр сурсан, дараа мэдрэлийн мэс таслын хэмжээс болсон. Тэгээ 2017 оны 12 сарын 16-нд хамгийн анх би гранд тэмдэгт орж исэн. Утгагүй одоо 2 хоногийн дараа 4 жил болох юм байна. Одоо ингээ отод цаг хугацаа онгоц шиг хурдан нисэж байна да. Хөдөлгөөч одоо жинс хотоор бидэрт харин хотоор очиж 2 цаг юу болчоод цааш нь Тунлын явах юм байна. Тунлын очиж нэг 2-3 хоног сургуулаараа орё, эмнэлгээрээ орё. Хуучин байсан одоо ордог байсан газруудаараа нэг дайраад ер нь нэг олон жилийн дараа ирээд нэг хуучинд орсон жаа сэргээ гэж бодоод явж байна. Боддгоо байсан шүү дээ. 10 төсөөд би иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер гэдэг хуваар мөр авсан. Яг сургуульд авах гээд байж байгаа. Манай ээж том их чинь над дээр яг ирээд тухайн үед юу яаж ажиллав. Манай хамаатанд эмч болох уу, эмч байхгүй, чийл эмч болох хэрэгтэй хөөхт гээд одоо анх надад эмч гэдэг юу ингээд одоо хэлжсэн гэх юм уу.
Тэгээ ингээ одоо энэ манай миний явж байгаа сургуулийг анх надад одоо ингээд ийм тэнд ийм сургууль гэдэг юм байна. Чи очиж шалгалт өгөөд үз. Тэнцэхгүй бол тэрэлээд буцаж ирээд сургуультай орно згээд. Би ч одоо жоохон хөвгтээс одоо нөгөө нэг юм ямар ч одоо төлбөргүй гэх юм уу тэрэнд нь ингээд зөвшөөрөөд ирээд шалгалт өгсөн чинь энэ сургуультай тэнцэжсэн л та. За яагаад вэ? Яаж үүдээд вэ? Хөшөө. Халуун орой хорсоо нэг шиг мэддэг байгаа. Би нэг сайхан уушгины зураг авахсан чинь урууны мөрөлттэй юм гэсэн. Тэгээд шинтгэн зураг авахлаагүй лөө? Шинтгэн зураг ч байгаа юм. Шинтгэн бид шинтгэн зургийг харъя та. Энд дээр бол нэг юм байхгүй. Энэ зурагт нэтэнэс эхэллээ. Энэ удаж байна бүр 2 жил болж байна. Бүрөө? Тийм. Одоо тэгээ уулын хөвгдөж байна. За. Ер нь яагаад байгаа нь бүх юм ойлгомжтой байна л да. Тэгээд асуудлын юм маань тодорхой нууцны суугийн нарийсал дээрээс нь дискний зүлхийлт гэдэг юмтай. Дискний талаасаа зүлхийгээд нуусаа суугийн нарийсгаад. Тэгээд өмнө хизээ үзэлцсэн байлаа. 2 өдөр л үзсэн. Тэгэд хүмүүсээс хоёр талд ингээд сунгаад байвал энэ ингээд татагдаад сайн болоод байна л. Тийм юм байхгүй. А нөгөө тийшээ гэхээр бас буруу юм үү? Буруу яг урд гадаргуу дээр ачаал авна. Хойшоо нэ ингээд байх юм шүү дээ. Миний хувьд бол шал өөр байсан. Яг ангаахт бол эмч гэдэг нэг юм багын 10 жилийн хүүхдийн ч юм уу төсөөлөөр бол ингээл халаад өмсөөл хүн үзэл юу гэдгийг ингээл онцлоод эмчлээд ч юм ингээд нэг юм хугацаа нэг юм юу гэдэг хийдэг ажил амир цөөхнөр бодогддог гэсэн л. А бодит байдал дээр бол эмч юм гэдэг бол нэлээн одоо их олон ур чадвар шаардсан тийм ажил байсан. Одоо маргааш онгосон явах уу? Тийм онгоцоо. Чи агар гоё задаа байна. Мөндөг байна. Тийм байна. Гэсэн сүдөөний мэлэ түнго вот ванжила. Чи хятад туулаа сурж байна. Хэдий жил сурсан? Леоне шүү. 6 жил сурсан. За дарга юмсуу. Шээ. Тэрний онгоцны бодол дээр ард нэг хонжин шээ нэг хоног болж ийн гэхэд аваагаагүй сэргэж шүү. Ямар тач одоо юу гэдэг нь бодохгүй ярьдаг арай хуучин бол их амархан бодохгүй шууд ярьдаг гэсэн. Одоо бол яг нь баг зэрэг бодоод жоохон ярих ч юм уу тиймэрхүү байна. Бичгийн хэл бол бүр нэлээд мартагдсан байна. Тэр бол одоо жоохон харамсмаар юм болж. Сайхан амарсан. Сайхан амарсан уу? Энэ 3 сард хэд гисэн бэ сая? 60 гэсэн үү? 60 юу? Гуурсны нэг хэмжээг 60 мг. 60 мг гэсэн тийм. Цаг. За энийг дээшээ этилгээд татаарай. Энийг татчих. Татаад барьж байгаарай. Энийг татаад барих юм байна. Эрхийн уруугаа татна. Энийг сайн. За доош эмрээ ахуулах юм байгаа та. Тэгээд эмрээ ахуулчаад зураг мөгөл. Тэгээ нөгөө юугаа тэгчихэд энд гуурсаа авах байхгүй. Эмрээний дараа гуурсаа авчин тэгэнгүүтээ та өнөөдрчөнгөө босоод явна. Гайгүй байдаг маргааш гарах байхгүй. Тэгээ юугаар каталкаар явах гэж байна. Өөрөөр нь алхах юм каталкаар авах. Тэгээд ирээд за тэгээд эмрээ гарч тэгээд за Дунджаар бид нэр жилд нэг 300 400 гаруй хагалгаа ер нь бол хийж исэн. Сүүлийн үед баснаас их юм бол 100 миний орсны хагалгаа байсан.
нэг залуу хаалганд нуурын дурангийн хаалганд орсон. Хаалгааны дараах эрт үеийн дискний өрөвслүүд юм болоод тэр маань одоо ер нь их цөөхөн тохиолддог. Тийм тэсвэрлэхийн аргагүй тийм нурууны өвдөлт мэдрэгдэх тийм тохиолдол байсан. Тэгээ ямарваа нэг эмчилгээ хийгээд юунд ч дарагдахгүй маш хүчтэй нуруугаар нүвтдэг. Тэгээ тиймэрхүү байдалтайгаар баг 4-5 хоног бас бид нар учрыг нь олохгүй ямар ч эмчилгээ намтахгүй иймэрхүү байдалтай байсан. Миний хувьд бол миний өөрөө хийсэн хаалгааны хүн маань тэгж өнөрөхөр шантрах гэх юм уу би ер нь эмч хийж чадахгүй байна гэсэн юм одоо бодолтой ерөөсөө би шантарч байсан л та. Одоо тэр залуу маань би өрөөнд нь орсон чи өвдөлт нь арай жоохон эмчилгээндээ жоохон намдаал ердөөсөө нэг 10 минут намдаал буцаал маш хүчтэй өвддөг ийм тохиолдол байдаг. Тэгээ тэр залуу маань надад эмчээ би танд ерөөсөө ууралж гомдоогүй шүү. Эмчээ би зүгээр шүү. Би одоо итгэжил байл би зүгээр шүү гэдэг үг хэлэхэд би бол тэр үед л одоо энэ амьдрал ямар дайчгүй юм бэ? Одоо юу гэдэг маш их орон зайг авч илүү би ингэж энэ ажлыг хийх ёстой юм байна. Илүү олон хүмүүсийг одоо эмчлэх ёстой юм байна гэсэн нэг тийм юу авсан. Гадаад үеийн татвар байранд ороод ирсэн байна. Тэгээд яг хөө шинэ байр юм байна. Тэгээд анх удаа орж үзэж байна. Бидний үеэс шал өөр. Тэгээд манай оюутнууд яаж үдийг нэг орч харъя та хэвэл. Надад сонирхолтой. Ийм хоёр байдаг. Сайн мэдсэн хүмүүс. Энд оюутан бакалавр тий? Тийм бакалавр. Нэг өрөөнд хоёулаа байд юм уу тий? Та хоёр дандаа хэдвэр курс вэ? Одоо би хоёрдуурсан хэлний бэлтгэл. Зөв. Хоёр юм биш үү? Ирээд энэ чиглэлээ сонгосон уу? Арай сонгоогүй байна уу? Арай л. Хичээл мэдээс яа да? Одоо 4 хүчээсээ. Зөв. Гоё юм ирж штэ. За баярлалаа. За. Баярлалаа. Одоо энд нийтдээ Монгол оюутнууд 50 60 байх шиг байна тий? 62. Багс чи. Энэ бас ковидээс болоод ирсэн. Нэр ганц гэдэг энэ залуу маань анх намайг яг төгсдөг жил юм ирж ирсэн юм байлээ. Ирж ирсэн. Тэгээ бид хоёр тухайн үед нэг өрөөнд нэг хэдэн сар хамт байна. Тэгээ санаандгаа нэг өрөөнд хамт байсан шүү дээ. Би төгсөөд явсан тий. Тэгсэн чинь одоо юу болсон бэ? Энд гадаад оюутныг хариуцсан багш. Тэгээ давхар Хятад улсын юу лээ? Төрийн албаа багч. Өвөр Монголд төрийн албаа багч ганц багш нь манай ганц хүссэн юм байна. Тэгээд гадаад яг Монгол тантайгаа хариуцаад Монголын хөгжлийн эрх ашигын төлөө байгаа байрлалд. Вау. Тэгээ харин Хятадын төрийн албаа. Тэгээ Хятадын төрийн албаа багчд чинь тий. Мундаг байна. Тэгээд сая нэг сургуулийнхаа захиралтай болцсон чинь ингээд явж байна. Зүгээр аялаад амраад явж байна гэсэн. Надад юу яалаа? Ирээд хичээл заах урилга өглөө. Магадгүй 7 хоногийн нэг хэдэн цагийн хичээл ирээд ороод өгөөч. Тэгэхээр би эсвэл нэг удаагийн лекц тавьж авсан. Тэгэхээр би яг хичээлийн бол бодъё, лекцийн бол би шууд зөвшөөрчлөө. Хичээлийн бол би бодож байгаад бол хойно миний ажил байгаа учраас. За тэгэд сургуулиараа ороод гарсан. Одоо тэгэд дараагийн хот руу ер нь хөдлөдөө хэдүүлээ. Бүлээн буулгалтаа мэдээлээ. Өөрөө ингэж босох нь хамгийн аюулгүй байдаг. Хүний гараа их оролцоод хүчтэй татаад ирэхээр өвдөлтөг нь эвгүй мөшгөж татах тийм хөдөлгөөнүүд орж ирдэг учраас босох техникийн заагаад өгөх хүмүүс өөрсдөө босчдөг. Гадар юм өмсгөө. Хоёул цам өмсчих. Хайгуу шүү. Үгүй шүү. Доош нэг давхар орш. Тийм үү. За цагаан хэрэглээс солилцно. Эргэтэн цагаан хэрэглээс солилцно. Тэгшээ яваад ирж байгаа учраас.
За, эцэг дугаар нь бие дээр За энэ тий. Хоч амталтаа. Дүрс ажиллагааны гэсэн тэр юм байл нэлээд том л. MRI-ийг бүгд л үт юм. Тэнд хүүхдийн тасаг дотор мэдрэл эмнэлгийн мэдрэлийн мэдрлийн тасгийн юм байна. Тэгээд ямар шиг эмч нартай байдаг нэг зүгээр сонирхоод харъя да. Энэ эмч анх намайг байж хат дөнгөж ирж ирсэн юм чи. Одоо юм эмч асан таньдаг эмч байж л. Энэ хуучин амталтаар юм. Сайдвал яг хөвөндөө л хуучин л. Тэгээд одоо энэ нэг бол зүгээр ашиглахгүй хаасан том барилга л байна. Дундуур нь ингээ гардаг. Тэ бид нар бол тийшээ мишэнэ бид нар ингээл анх хувцаслал ороод тэ тэнд эмнэлэг дээрээ яг 6 хонжийн эмнэлэг дээрээ түүний 3 дахь өдөр хаалгаанд орсон. Тэгээд 4 дугаар үеийн дээр эвэрхийн үүсэлттэй гэж онцтойгоор ирсэн мэдрэлийн гой судас дарагдсан байсан. Тэгээд зүүн талын хөл маань мэдээ алдалтын байдалтай хурж ирсэн. Тэгээд яралтай хаалгаанд ороод одоо ингээд 6 дахь хоног дээрээ энэ эмнэлэг дээр эмчлүүлээд байж байна. Хаалгаа ер нь амжилттай болсон. Тэгээд хаалгааны дараах зөөр ер нь байхгүй болчихсон даа одоо маш сайн болж байгаа би юм яг л сайжирсан. Тийм жоохон хүнд мөнд юм өргөжсэн нуруу муруунд нэг тийм анхаарал өрөөсө тавьдгүй л байсан юм байна. Амьдралын хэв маягаас л болсон байх та. Ер нь их урд нь ч гэсэн их өвдөж байгаагүй энэ жил 7 сард өвдвөл гинт хүнд өвдвөл тэгээд ирсэн. Тэгээд маш их өвдөлтөө ирсэн. Өвдөлтөл ер нь их айхтар хүнд байсан. Одоо бол өвдөлтөө байхгүй. Зүүн талын хөл мэдээ ороод эхэлсэн. Ерөөсөө яг ингээл энэ талаас ахвал ингээд нөгөө гадна талаараа мэдрэлийн яг судас дагаж өвддөг юм байна. Мэдрэлээ дагаж тэгээ маш их өвдөлттэй байсан. Би ч одоо Хөвсгөл аймгаас ирсэн. Тэгээд бүр айхтар хүнд өвдөөдрөөс өвчин намдах энэ дараанд орог намтхаа яагаад ирсэн. Тэгээд Гранд Мед эмнэлэг дээр түрүүний нэгд өдөр ирж үзүүлээд очор авч үзүүлээд тэгээд хаалгаанд орохоо шийдээд тэгээд 3 дахь өдөр хаалгаанд орсон байна.
Батцуух өмч дээр орсон байгаа. Батцуух өмч дээр. Өвдөөд ирэхээр хүн чи ерөөсөө их газараар явд юм байлаа штэ. Би ч 2 3 газар орч үзсэн. Тэгээд ирэхэд Батцуух өмч шиг маш сайн зөвлөгөө өгж яг ингээд бүр боддоор CD-г ингээд бүр уншиж одоо ерөөсөө хүний яг нуруу нь яг юу хаанаа юу алсан гэд бүгдийг нь ингээд тодорхой хүнд тайлбарлаж ингэж хүлээж авсан юмч байсангүй. Тэгээ маш их баярлалаа. Грант мэдэмлэгийн хаан тоолонд баярлалаа гэж хэлье. Батцуух өмчтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэр нэг хүн одоо нэг өвчнөөр одоо нэг юмар өвдөж байна. Тэрийг эмчлэх маш олон одоо аргууд ээж бол эмийн эмчилгээ одоо юу гэдгийг ингээд эмийн бас эмчилгээ тариа эмчилгээ зарим хүмүүсийн цаг хугацаа хүлээх шаардлагатай болдог. Зарим хүмүүсийн хаалгаа хийх шаардлагатай. Тийм маш олон ийм сонголт дотроос тэр хүнд хамгийн сайн гэсэн сонголтыг бодох хэрэгтэй байна. Бид нэр ийм боломж байна. Гэхдээ энэ нэг нь тийм учраас бидний хаалгаа нь ер нь танд илүү дээр юм болов уу гэд бид нар тэр хүнд зөвлөн. Мэдээж эцсийн сонголт тэр хүнийх учраас тэр хүнд үлдээн. Гэхдээ тэр хүн мэдээж тодорхой хэмжээний айцтай одоо юу гэдгийг шууд хаглаа гэж бодоод нэг айц занаа магадгүй тэр юм эргэлзээг нь тайлаад асуух асуулт одоо эргэлзээг нь тайлаад ч юм ингээ бүх юм маш ойлгомжтой болгоод хэлээд тэр хүнд шийдвэр үлдэх хэвээр. Гэхдээ тэр шийдвэр тэр хүндээ хамгийн сайн байх тэр шийдвэрийг аль болох одоо эмч хүн гаргаж ивэл илүү зүгээр. Босоолаа болт. Босоолаа болт шин. Хаалгаа амжилттай болсон гэдэг нь манай гранд мэдэмлэхээ босоолаа болтоор дайлж байна. Босоолаа болт. Хүндэтгэлийн хаал бол сүтэ шаруута. Вэмтэн. Нэлээд мэд. Өчнөө биш үү? Одоо энэ манайхнаар бол энэ нааша цаашаа машаа гэдэг нь ер нь Монголд ч юм хвчлэний тийм жихэрлэг байд. Эднийхний жоохоны тийм халуун аваатай маягийн илүү халуун аваад байд. Тэр мэрэнгөөрөө гарч. Тэгээ орчин бол яг хуучнараа ер нь л энэхийн хаалны газрууд ер нь хаалны газар дотор өөртөө дээр нь доор нь өөртөө амьдэрдэг тийм.
байгаа гэж. Маш болчихоо. Тэр бол ер нь 20-30 минутын зайтай хүмүүс үзэн гэж тооцоолдог. Тэгэхээр дунджаар бидэрт өдөрт 2 дахь өдөр бол нэг 15-аас 20 хүн орчим 25 хүн орчим үздэг. Тэгээд ээлжийн цаг-цагаар нь хүмүүс ирэл бид нар дээр ордог л та. Тэгээд өнөөдрийн бас бидний ажил бол өнгөрсөн хагалгаанд орсон хүмүүсийнхаа давхар амралтаар ирж баалт хийлгэж ийн хэр байгаа гэдгийг үздэг. Эсвэл хагалгаанд орсон хүмүүсээ дээш гарч хянана, маргаашийн хагалгаанд орох хүмүүсээ очиж бэлдэн, зургийг авахулсан шинжилгээг нь аавна. Тэгээ нэг өдөр бэлдээд маргааш хагалгаанд ордог. Тэгээ одоо бидний хувьд л нэг өдрийн ажил маань өнөөдрийн хувьд л хүмүүсээ үзэн өчигдрийн хагалгааныхаа хүмүүсийг хянана, маргаашийн хагалгааны хүмүүсийг хэвтүүлж шинжилгээндээ хагалгаандаа бэлдэн. Хагалгаанд бэлдэнэ гэдэг маань цусны шинжилгээ, хавсарсан одоо өвчнүүдийг онцлох, зүрхний эмчд үзүүлэх, хагалгааны үеийн мэдээгүйжүүлэх эмчд үзүүлэх, ямар хагалгаа хийх вэ гэдгээ бид нэр хоорондоо ярилцах иймэрхүү байдлаар шийдвэрүүд гарна. Тэгээд ер нь бол эмчийн ажил нэг иймэрхүү л зарчмаар явагддаг да. Сая амралтын өдрүүдээр гарсан нэг хүн маань өчигдөр боолтондоо ирэх хэрэгтэй байсан, боолтондоо ирээгүй. Тэгвэл өнөөдөр бас ирсэнгүй. Тэгээд ямар нэг асуудал барсан байх. Одоо тэгээд маргааш ирээ өглөө ирж боолтондоо ирэхгүй бол араас нь дооч залгандаа одоо яач юу ч боолтондоо ирэх вэ? Яасан юу болсон юм бол гэдэг ш. Ер нь бол бид нар бол байнгын л бодол санаал эмнэлэг дээрээ хүмүүс дээрээ магадгүй нэг хүн хагалгаанд ороод магадгүй нэг сарын дараа зүгээр болоо авсны дараа л нэг юу гэдэг нэг тавьшраад дардан за энэ хүн үнэхээр зүгээр боллоо гэж бодох байх та. Оржлохоо. Давш оржлохоо. За юу. За дайчгүй юм шүү. За хайгүй. За тэгээд би найз өнөөдөр бас өнөөдөр ч бишээ хагалгаанд бас орсон байна. Тэгээд хагалгааны амжилттай болсон байна. Хамгийн гол нь эрүүл байна гэдэг их чухал юм да гэдэг нь ер нь бид нар ингээл алхам тутамдаа ойлгох юм да. Одоо энэ чинь ийм гой цагаан юм ч гэсэн. Одоо энэ чинь ингээд цайраад байгаа зүйл энэ цагаан байх хэрэгтэй байхгүй. Бидний пад харах хэрэгтэй ингээд. Энэ харалцсан байна гэдэг чинь. Энэ чинь одоо ингээд бүтгэл даацсан байна. Ингээд бүтэгээд энэ ингээд мэдрэл ингээд юу явж байгаа байхгүй цагаан. Ингээд энийг чи авчид энэ ясруу навчид ингээд бүтэд дарцсан байна. Тийм байна. Энэ нарайгаа энэ амар дарцсан. Одоо бид хаалган гэхээр ч энэ чинь яг нэг өөлөд авчиж байгаа. Илүү урсан өөлж аваад энэ нарийн нөгөө нэг мэдрэлээс судсууд бас дээрээс нь харахаар ингээд багцлаад бадцсан юм. Тэгээ нарийнс л болсон юм. Тэрийг нь тойруулж бас өөлөө. Тэгээ бас хаалганы амжилттай болоо. Тэгээд бид нар бол бас л одоо олон жил найзлж нөхөрлж байгаа. Найзууд л да. Жишээ нь би ихт одоо бид оюутан авахсаа хэлээд бид хоёр одоо нэг анги байсан тий. Харвагасаа л одоо. За тэгээд одоо театрт орсноос хойш юм бол ингээд театрт ороод бид чиг 21 жил болж штэ. Би мөн яг сүүлийн 2 жил уран бүтээлийн чөлөө аваад одоо киногаар тий киногаа ингээд явж байгаа. Гэхдээ байнгын одоо найз охтууч байнгын харилцаа холбоотой байдаг. Тэрэн би маань юу одоо нурууны хаалгаанд орохлоо. Хаалгаа эхлээд юу л яадаг вэ гэдэг үлээд нэлийн бас юу самдарлаа. Тэгсэн яг нөгөө дурангийн хаалгаа бас гайгүй нэг бүр хүндэрсэн үед нь биш те. Тэгээд ямар ч үсэн одоо засал авахаар ийм үед нь мэдээд тэгээд бас нэг гранд мэдгээд энэ сайхан имлэгт одоо мундаг эмчтрийн Далтан гарын буйнаар хагалгаа маш амжилттай сайхан болсон байна. Тэгээд одоо бид дурангийн хаалгаа ч бас хайрцангуй одоо ч бас юм их техник технологи хөгжсөн юм биш үү? Бас гоё одоо хүнээ зовоохгүй те амжилттай ингэж хаалгаанууд хийдэг болсон юм байна. Тэгээд манай би ч өөрөө юу л да нөгөө нэг зорьсон зүйлтэй маш махруу тий. Тэгээд ямар тууштай ханддаг бол тэгээд бие гаргууд гараад зүтгэчихгүй. Одоо сая одоо манай би кино хийж байгаа тэгээд тэр нь зураг авалт нь одоо сарайхан дуусч амжаагүйгээр ингээд одоо эрүүл мэнд нь ясан ба шүү дээ. Тэгээд сая одоо намарчин өвлийн ихэнх саржингаал одоо тэр одоо 20 сардгийн одоо өндөр улсаар зураг авч явж байгаад тэгээд
биеийг гаруунд нь хайсан байна. Тийм болохоор 40 гарсан ялангуяа биднээс хувьд бол ер нь одоо бие бас одоо бие чагнах биш юм а тийм ээ. Би одоо ядаж жилдээ нэг удаа тэр одоо бүрэн шинжилгээнд нь хамруулдаг ч юм уу. Ер нь эрүүл мэндийн боловсрол явах үнэтэй болмоор юм байна гэдгийг л одоо бид гурав сайн нэлээд хоорондоо ярилцлаа. Тэдгээр бид одоо инээлдэж маазарж ярьж байгаа биш яг ингээд ялч шүү. Манайс өөрсдөндөө тулж ярьж ойлгож байгаа байхгүй тий. Тий. Тэгээд одоо би найстай хамгийн гол нь одоо тэгээ ер нь бүгдэнд нь л эрүүл байна гэдэг хамгийн чухал шүү. Эрүүл мэндийг хүсэж эрүүл байхыг хүсэж мөрөөдөж тий. Энэ хамгийн гол одоо амьд хамгийн гол ад жаргалтай амьдрахын хамгийн гол үндэс бол энэ юм байна гэдгийг л хүмүүс маань ойлгож явах хэрэгтэй юм шиг байна. За тэгээд бид бас сайн сайхныг ад жаргалтай амьдрал эрүүлэх хамгийн сайн сайхныг хүсье. Хурдан эдгээрээ хамгийн гол нь одоо гам барихтай байдаг юм байна. За бид нар бол одоо олон жил сайхан нөхөрсөн ийм л улсууд 95 оноос хойш гэж хэдэн жил болж байгаа юм те. Бас л олон жил одоо үргэлжлэж штэ 25 6 жил. Ингээл үргэлжлэн тэгэл энэ хооронд зөндөөл уран бүтээл хамтдаа төөрөөж хамтдаа театр дээр олон жүжигүүдийг амьдрал дээр ч гэсэн хамт үргэлж нөхөж олон жил боллоо. Тэгээд сайхан байдаг. Тэгээд ямарсан найз минь хаалга амжилттай болсон байна. Тэгээд хаалгааг нь одоо амжилттай хийж гүйцэтгсэн эмч нарт нь та тий хамт олонд нь бас сайн сайхныг хүсье. За. Зүрх шүү. Одоо ерөнхийд бол асуудалгүй жоохон шангал болохгүй бах тий. За зүгшдэх чинь. Гарны юу? Гарны ядал байгаа шүү гэж. Гар тээж ирвэл гайгүй байсан. Штангыг үлч ирж байна. Штангыг үлч. Ядах наа гэдэг. Ганаас тийм болохгүй л да угаасаа. Тэр шангаас ямар ч асуудал. Одоо гисэг бол бэлтгэл бол бодлоо гэсэн тийм. За яриад тэгээ. Кино үзэл өгчих. За. За баярлалаа. За. Тэгээ ярив. Гарч байгаа галзуу наазгаа тий. За тэгээд бид хурдан эдгээрээ хурдан эдгэж уран бүтээлээ одоо киногоо хурдан дуусгаад одоо ард түмнээ соёнгийг яруулж барилуулан цэнгүүлээрэ гэж хүсмээр байна. Ажлаасаа энэ 12 хоног одоо хөндөрөөд ингээд гадаадаар явах юм нэг юм арай нэг юм тархиа амраах юм иймэрхүү бол мэдрэмж олгоо юм. Ер нь хүн нэг жилдээ ч юм уу нэг орчноо солиод нэг ийшээ тийшээ явж явах нь ер нь зөв юм байна. Тэний амралтын байдалтай нэг иймэрхүү одоо очиг гэсэн газар очиод идэе гэсэн юм айдээд нэг цагт баригдахгүй нэг юм амраад явах сайхан. Энд ирээд би анх хэм байсан. Одоо ер нь ямар болчоо явж байгаа ингээ харахад надад хамгийн түрүүнд надад бодогдож байгаа зүйл маань энэ олон жилийн хугацаанд ингээ оюутан байхаас ахуулаад надтай нөхөлж ирсэн найзууд анх намаас сурж байхад байсан манай эмнэлгийн хамт олон одоо миний баг манай эмнэлгийн удирдлагууд гээд ер нь би бүхий л зүйл дээр ер нь маш их талархалтай ер нь явдаг. Тэгээд ер нь аливаа нөгөө нэг мэрэгчлэлтний одоо нэг мэрэгчлэн болохын тулд ер нь хувь хүн ганцаараа ер нь яваад нэг одоо юу гэдэг амжилт олох нь хаашаа ер нь ганцаараа явах нь ер нь баг боломжгүй гэх юм уу. Заавал нэг хүний ард нэг юм баг байх хэрэгтэй. Одоо жишээ нь үүдээ миний хувьд бол анх эмч болсноос хойш маш олон одоо хүний одоо тусламж дэмжлэгийг авч магадгүй нэг Бацүх гэдэг эмч нэг дөнгөж нэг дүр суугаад гэх юм уу нэг эмч би нэг хувь хүн болдог юм болов уу гэж бодож. Үнэн зөв аншилгоо эмчилгээ хагалгааг хийх нь эмч хүний юу юм уу да? Одоо цөлийн зорилготой шинэ дэлхийн хаана явж дэлхийдээ хамгийн ойрхон очисон тийм эмчилгээний аргыг сурж мэдж одоо нэвтрүүлж тэрийг хийх нь энийг одоо насан туршдаа л ингэж явах бах та. Ер нь дэлхийн бүхий л эмчтэр ингэх бах.